За өмнөх видео хичээлээр бид 1793 оны 4-р сараас 1794 оны 7-р сар хүртэл үргэлжилж Максимилиан Робеспьерийг өөрийг нь гильотиноор цазалснаар өндөрлсөн террорын 90 үеийн тухай үзэж дууссан. За тэгэхээр энэ үе бол Францын хувьсгалын хамгийн гутамшигтай үе байсан. За 1795 он гэхэд Францын хувьд Европын улсуудтай хийж байгаа дайндаа их амжилт олоод байсан бөгөөд Прус болон Испантай инх тайван тогтоосон байна. За Прус ба Испантай инх тайван тогтоов гэд энд бичээдхий. За 1795 оны 4-р сар гэхэд Францад хоёр томоохон дайсан үлдсэн нь Австри Их Британи хоёр байсан байна. За алгуурхан ч гэсэн Франц улс дайснуудаа дийсээр байсан. Энэ нь түүний хувьд ялтаас өөрцгүй байсан. Франц орон иргэний агуу том айрамтай ялгуусан хүчирхэг улс мэт харагдаж байсан байна. За 1795 оны 8 сар гэхэд бүгд найрамд улсын шинэ үндсэн хуулийг батлагдсан тий. За үнийг би ингээд өөрөөр бичээд 1795 оны 8 сар гэхэд бүгд найрамдах улсын шинэ үндсэн хууль батлагдсан. За мөн шинэ үндсэн хуулиа нийт ард түмний санал асуулгаар баталгаажуулснаар хүчин төгөлдөр болж Франц улс албан ёсоор бүгд найрамдах улс боллоо гэж байна. За гүйцэтгэх засаглалын тэргүүний директоры гэж нэрлэх болж засгийн эрх мэдлийг 5 директорт хуваан алгасан тий. За ингэснээр нэг ерөнхийлөгчтэй биш 5 директор хууль тогтоох засаглалын хувьд D.2 хуралтай болсон байна. За их хурлын доод танхим нь 500 гишүүнтэй. Яг л Америк нэгдсэн улсын төлөөлөгчдийн танхим шиг үнийг ингээд бичээдхээ тий. За их хурлын доод танхим нь 500 гишүүнтэй тий. За хоёр танхимтай хууль тогтоох засаглал гээд тэгээд доод танхим нь 500. За харин түүний дээр Ахмадуудын зөвлөлт гэдэг 250 гишүүнтэй дээд танхим байсан тий. Тэгээд 5 директоруудыг сонгож Францын засгийн газрыг бүрдүүлдэг байсан. За цэрэг дайны ялалт байгуулж байсан хэдий ч үүмэн самуу харин намтахгүй байсан. Учир нь хааны талыг баримтлагчдын үеийн Их Британийн өдөөн хатгалах байсаар байсан бөгөөд Их Британи Францын баруун зүгийн нутгуудад халдсаар байсан байна. За 1795 оны 10 сард хаант засаглалыг дэмжигчд болох роялистууд Парист бослог гаргасан байна. За тэд хаант засаглалыг сэргээхийг хүсэж байсан хувьсгалыг эсэргүүцэгчд байсан боловч хаан ширээг буцаан сэргээхээс илүү директоруудын бүрэлдэхүүнээс тэднийг хасныг эсэргүүцсэн шинжтэй байсан байна. За 1795 оны 10 дугаар сард. За ингээд босгогчд Тюлерийн ордон эзлэн авахар дайрсан. Өмнөх хичээлдээр 3 жилийн өмнө 1792 онд хувьсгал засгийн газрынхан хаан хата хоёрыг энэ ордонд гэрийн хорионд байлгаж байгаад цаазар авсан тухай үзнэг санаж байгаах тий. Харин одоо бол Тюлерийн ордон дах нөхцөл байдал өөр байгаа. Хэдэн жилийн өмнө хувьсгалчид тий. Хувьсгалчид бол ордонг дайран эзэлж байсан бол одоо хааны талыг баримтлагчид хувьсгалчдын байгаа ордонг дайран эзлэхээр бүсэлсэн байна. За үнэн хэрэгтээ тухайн үед байдал хувьсгалчдын хувьд хүн дээр иргэсэн. Учир нь тэдний тоо роялистуудаас бага байсан байгаа юм тий. Наполеон хэрвээ сайн их буучтай бол би бүсэлтийг зогсоож чадна гэж хэлсэн тий. Ингээд 1795 онд Тюлерийн ордныг роялистуудын бүсэлтээс гаргахын тулд Наполеон их буунуудаа зөв байршуулан хүчээр давамгай байсан роялистуудын бослогыг дарж чадсан байгаа юм тий. За хүний тоогоор олон байсан ч их бууны эсрэг роялистууд яагч боломжгүй байсан. Энэ тактикийг усан үзмийн галалт гэж нэрлэдэг. За би энд нэгийг зураад учир нь тухайн үед их бууны сум нь жижиг бөөрийнхнүүдээс бүрэлддэг яг ийм усан үзмийн багц шиг харагддаг байсан байгаа. Тэ? Тэгээд буутахаар нөгөө жижиг хэсгүүд нь тал тийшээгээ тархан нисэж замдаа тааралцсан болгоныг бууд унгадаг байсан. За ингээд Наполеон маш чухал нөхцөлд хувьсгал засгийн газар аварсан. Ингэснээр директорууд эрх мэдлийг хэрэгжүүлэх боломжтой болсон тий. Наполеон үнэхээр зөв цагтаа зөв газартаа байж чадсан бөгөөд бие тоосон нэгэн байсан хэдий ч цэргийн тактикийн зөв боловсруулж хийж байгаа ажилдаа эзэн болж чаддаг байсан.
За ийхүү түүний нэр хүнд улам бүр өсөх болсон те. Ингээд 1795 оны 10 сард болсон энэ үйл явдлаар Наполеон өөрийн биеэр хувьсгал засгийн газрыг хамгаалсныг Вендмерийн 13 гэж нэрлэдэг. За Францын хувьсгалт шинэ хуанлигаар 10 дугаар сарыг хэлж байгаа хэрэг. Ийхүү Наполеон үндэсний баатар бүр хувьсгалын баатар болж хувирсан. За нөгөө усан үзмийн багц энд харагдаж байна те. Жижиг бөөрийн хийнүүдээс бүрэлддэг яг усан үзмийн багц болж харагдаж байгаа. Ингээд буутахаар жижиг хэсгүүд нь тал тийшээ тарханасаа замдаа тааралцсан болгоныг буудан унагадаг байсан. За ингээд Наполеон хувьсгал засгийн газраа аварсан тий. За хүмүүс түүнийг ур чадвартай нэгэн гэж үнэлж байхад директорын хувьд ийм бие тоосон, эрх мэдэлд шунсан, гэхдээ бас ур чадвартай хүний төрийн өндөрлөгөөс хол айлгсан дээр гэдгийг ойлгож эхэлсэн. За директорууд аюултай гэж бодсны үндсэн дээр 1796 онд Наполеоныг дэвшүүлэн зайлуулах арга хэмжээ авч түүнд эрх мэдэл олгож Францаас хол явуулсан нь Итали дахь аян дайны удирдах үүрэг өгсөн явдал байсан байгаа. За Итали дахь дайны талбар нь Австрид хийж байгаа дайны нэг хэсэг гэсэн тий. Ингээд Наполеон Итали дахь цэргийн жанжнаар томилогдсон. За Австрийн хувьд энэ нь дайны чухал талбар биш байсан. Энэ хэсэгт Наполеон маш амжилттай тулдаж бусад фронтод байлдаж байсан генералуудаас илүү тактиксаатай, санаачлагтай бүхий л талаараа давуу хүн болохоо харуулж чадсан байгаа юм тий. За ингээд Наполеон Италид ялуулсан ялалт байгуулж байхад австрчууд байдал хүндэрч францчуудыг дийлэх боломжгүй болсныг ойлгосон. За ингээд 1797 оны 10 дугаар сард Франц улстай инх тайвны гэрээ байгуулсан байна. За ингээд Наполеон 1795 онд хувьсгал засгийн газраас сүйрлээс аварч 1796 онд Италид ялалт байгуулж 1797 онд Австрийг дайнаа зогсоож инхийн хилцэр хийхэд хүргэсэн тий. За ингээд дайснуудаас ганц Их Британи л үлдчихэж байгаа. За гэхдээ Австрид байгуулсан инхийн гэрээ их тогтворгүй зүйл байсан. Энэ гэрээг бол Кампо Формиогийн гэрээ гэж нэрлэдэг тий. За Кампо Формиогийн гэрээ. Тэгэхээр энэ бол Австрид хийсэн инхийн гэрээний нэр. За гэхдээ л Франц улс энэ дайнд ялалт байгуулсан. Энэ нь тэдний байгуулсан олон ялалтын нэг гэж үзэж болно. За энд ганц үлдсэн дайсан нь Их Британи байсан бөгөөд Их Британи дэлхийн усан флотын ноёрхогч гүрэн байсан. За иймээс ч Францч Наполеончдэртэй Их Британитай далайн байлдан хийх нь ашиггүй байсан. Наполеоны Франц дахь нэр нөлөөнөөс сурсан директор түүнийг аль болох хол байлгахыг хүсэж 1798 онд за чи миний манай хамгийн мундаг жанжин агуу генерал маань юм чинь юу дуртайгаа хийж болно. За өөрөөр хэлбэл аль тохиромжтой гэсэн фронттой байлдаж болно гэж зөвшөөрөхт нь Наполеон Египтийг довтлохоор шийдсэн байна. За тэгэхээр тухайн үедээ хүмүүс Египтийг дайран эзлэх нь стратегийн ямар чухал ач холбогдолтой байсныг ерөөсөй ойлгоогүй. 1798 онд Наполеон өөрийн шийдвэрийн дагуу Тулууноос Египтийн зүг рүү хөдөлсөн. За Наполеон замаараа Мальтаг эзлээд Египтийг чиглэсэн тий. Египтийг эзлэх нь Их Британий инэтгэгдэх нөлөөг сулруулах улмаар Египт дэх мусульман шашинтнуудын дэмжлэгийг авч Британий эсрэг тулалдах зорилготой байсан. За ялангуяа Наполеон Типу султантай уулзаж түүнтэй холбоотой болон Британий эсрэг тулалдаж Их Британи дахь энэтхэгийн нөлөөг сулруулж чадна гэж бодож байсан те. 1798 онд Наполеон Египтэд ингээд очсон. За энд түүний Египтэд байсан зураг байгаа те. За очингуудаа тэр тухайн үед Египтийн төрийн эрхийг барьж байсан мамлюкуудын цэргүүтэй амжилттай тулалдаж пирамидуудын дэрэгдэх тулалдаанд тэрбээр ялалт байгуулсан байна. За тэрээр Египтчүүдийг амжилттай байлдан дарж явах үед Британид дайны байдалтай байгаагаа марчихсан байсан. За Британичууд өөрийн ноёрхогч флотын цэргүүд адмирал Горацион Нельсоны удирдлагаар Египт рүү илгээж тэд эрмэгцээ Францын цэргүүдийн хөлөглөн ирсэн нөгөө хөлөг онгоцуудыг зогсоолдоо байхад нь бүрэн устгасан байна. За тэгэхээр нөгөө Британий флотын адмирал Горацион Нельсон
За Египт рүү ирж тэд эрмэгцээ Францын цэргүүдийн хөлөглөж ирсэн хөлөг онгоцыг зогсоолд байхад нь устгасан. За энэ зураг дээр бол адмирал Нельсон Францын хөлөг онгоцуудыг Нийл мөрний тулдаанд устгаж байгааг харуулж байгаа. Тэгэхээр Наполеон 20,000 цэргээ хөлөг онгоцоор Египтэд авчирсан байна. За энэхүү Нийл мөрний тулдаанаар 20,000 хүнтэй Наполеоны арим гарах газаргүй болж Египтэд төгжигдөж орхисон. За ингээд Египтээс цэргээ нутаг буцаах боломжгүй болсон Наполеон Сир Дамаскыг дайлан байлцсан. За энэ үеэрээ цэргүүд нь маш их дээрэм тонол хийж нураан төвөж байсан байгаа нь. За тэгээд 1799 онд Наполеон армия Египт Сирийн нутагт Османы эзэнт гүрний цэргүүдийн гарт орхиод өөрөө нутаг буцсан. За ингээд Наполеон 1799 онд нутаг буцаж ирсэн гэдэг энд биччихэ. За тэгээд буцаж ирмэгцээ директоруудын нэр хүнд шалдаа буусныг олж мэдсэн байгаа. 1799 онд нутаг буцаад ирмэгц директоруудын нэр хүнд шалдаа буусан байсан. Гол шалтгаан нь мэдээж өмнөх хичээлүүдээр дурдсанчлан шинээр байгуулагдаж солигдож байсан нөгөө Францын бүхий л засгийн газрууд гол асуудлаа шийдэж чадахгүй байсан явдал байгаа. За тэгэхээр Франц орон ядуу ард иргэд нь өлсгөлэн хിവэр байсан. За чухмал энэ л өмнөх хичээлүүдээр бидний ярьсан үйл явдлын шалтгаан байсан гэдгийг мартаж болохгүй. За энэ их хүчирхийлэл дайн тулалдааны дараа директоруудын нэр хүнд гэж үгүй болсон. Бодит байдал дээр 5 директоруудын 3 нь нэр хүндтэй байсан. Наполеоны талд орж харин үүний эсрэг байсан 2 нь нийлж төрийн эргэлт хийхээр шийдсэн байна. Тэгэхээр үүнийг хийх арга нь тэдний бодлоор бол огцрох хүсэлт гаргаж түүгээрээ далимдуулан төрийн эрхийг авах. За ингээд асуудлыг хэлэлцэх болсон их хурлаа Якобинчуудын эсэргүүцлээс сэргийлж Тюильрийн ордонд биш харин Парисын баруун зүгт байх нэгэн эдлэнд хуралдахар болсон байна. За тэдний аюулгүй байдлыг Наполеон болон түүний удирдлагад байгаа арим ханхаар болсон. За ингээд 500 консул хуралдаж эхэлмэгц Наполеон орж ирэн тэдний хууль ёсны эрхэт байдалд эргэлзсэн үг хэлж эхэлсэн. За харахад Наполеон үнэхээр төрийн эрхийг гартаа авахыг санаархсан мэт харагдаж байгаа л да. Иймд хурлын гишүүд Наполеоныг хурлын танхимаас хүчээр түлхэн гаргасан. Түүнийг гарч ирмэгц Наполеоны ах дүүс нь түүний шар сорийг харуулж хамгаалалтад байгаа цэргүүдэд хурлын танхимд эмх замбраагүй байдал хүчирхийлэл болсон гэж тайлбарласан байна. Ингээд цэргүүд тэнд эмх журам тогтоохоор дайран орж 500 консулыг хөөн тараасан. Ийхүү цэргийн эрх мэдлэг гартаа авсан Наполеон хууль тогтоох байгууллага хөөн тарааж орхисон. За ингээд Наполеон болон түүнтэй нэгдсэн 2 директор засгийн эрхийг гартаа оруулж Францын 3 консул хэмээн өргөмжлөгдсөн. Тэд консулуудын зөвлөлд буюу Францын шин засгийн газрыг байгуулсан. Ингээд улмаар шинэ үндсэн хууль боловсруулан баталгаар болсон байна. Энэ бүх үйл явдал нь Наполеоныг жинхэнэ ясаар төрийн эрх мэдлийг гартаа төвлөрүүлэх боломжийг нь олгосон. Учир нь тэрээр 2 консулын хамтаар төрийн эрхийг барьж байсан ч өөрийгөө тэргүүн консул гэх хэмээн өргөмжлүүлсэн нь нэг хүний авторитар дэглэмийг бий болгосон явдал юм. Ингээд 1789 онд 16 дугаар Людвиг хэмээх хаанд засагтай байсан улс Францын хувьсгалын сус асгаруулсан 10 жилийн үйл явцын дараа 1799 он гэхэд Наполеон Францын төрийн эрх мэдлийг ганцаараа гартаа оруулснаар өндөрлөж байгаа юм.